ер нь шинжлэх ухааны үйл ажиллагаа гэдэг бол өөрөө хэд хэдэн гол зарчимтай явдаг. Мэдээж шинжлэх ухаан бол тухайн улсын нийгэм эдийн засгийн хөгжлийг хурцсах үндсэн чиг үүрэгтэй. Түүнээс гадна хүний амьдралын чанарыг сайжруулах маш тийм хүнлэг зүйтэй юм чиг үүрэгтэй байдаг л да. Тэгэхээр Монгол улсын засгийн газраас шин сэргэлтийн 6 бодлогыг зарлаад хэрэгжүүлж байгаа. Мэдээж 6 бодлогоо зургуулах маш чухал бодлогууд. Гэхдээ үүний эдгээр бодлогуудыг хөтөлж хөдөлгөх хамгийн чухал бодлого бол бонтын сэргэлтийн бодлого гэж харж байгаа. Ерөнхийдөө ч гэсэн энэ талаар бол илээдгүй ярьж байгаа. Тэгэхээр энэ бонтын сэргэлт гэдэг асуудлыг та өдөртөө яг хариуцаад авч явж байгаа хүн. Тэгэхээр энэ хүний хувьд одоо энэ сэтлэн маань өөрөө 2 том бомбтой төв зам болон авцааны 2 том бомб. Тэгээд бомбын хөгжлөөр бол бас тэрүүл чиглэлийн нэг болгоод зарлаад ингээд хөгжлийнхаа чиг баримжааг аваад явж байгаа юм гэж хадлаа. Тэгэхээр энэ бомбын сэргэлтийн бодлого хэрэгцлээр энэ сэлэнгийн ард иргэдийн амьдралын чанар хэрхэн сайжрах нь гэж харж байгаа. Мэдээж дэд бүтцүүд байгуулсан түүнтэй уялдаад бусад ямар арга хэмжээнд дааж хэрэгжих вэ гэж таны та бодож бол тэр талаар хэлж байна шүү. За энэ өдрийн мэндийг бас таахантай дахин өргөе. Тэгээд бас манай шинжлэх ухааны салбарын улсууд маань, байгууллагууд маань, сургуулиуд маань бас яг энэ газар дээр ирж шинжлэх ухааныг одоо практик амьдрал дээр хэрэгжүүлэх яг ийм одоо уулзалт хийж байгаа нь маш азуурч өнөөдөр бас танилцуулгуудыг сонсож суулаа. Тэгээд Сэлэнг аймгийн хувьд бомбын асуудлыг аваад үзэхлээр ажиллаж байгаа 2 бомбтой ажиллаагүй бас 1 бомбтой. Зэлгэрийн бомбтойгоо тэгээд зэлгэрийн бомбд нэгдэггүй шалтгаан нь бол одоо зэлгэрийн бомбтоор ямар төрлийн худалдаа хийгдэх вэ? Зэлгэрийн бомбтоор дэд үз байна уу гэдэг одоо ийм асуудал байдаг байсан. Тэгээд 23 онд бол бас энэ концессийн одоо шугамар зэлгэрийн бомбт руу бол 120 км авцсан тавигдсан. За худалдааны асуудлыг бол Оросын талтайгаа бас ярилцж байгаа. За одоогийн байдлаар Оросын холбооны бас өөрөө геополитикийн хувьд бол одоо гадны хоригт одоо 7-8 төгрөг за бараг 10,000 гаруй төрлийн хоригт орцсон байж байгаа. Тэгэхээр бид одоо хөршүүлцтэйгээ нэгдүгээр хийж муудалж болохгүй. Тэгээд энэ хоригт орцсон байгаа байдлыг хэрхэн яаж одоо сайнаар ашиглах уу гэдэг дээр бас нэг тодорхой жишээ хэлмээр санагдав байна л. Одоо Оросуудаа ирээд тэгэхээр ихэд ойлгохгүй одоо зэлгэр дээр бол уурхай ажиллуулнаа. Нүүрс танаар одоо хөдөлтнаа гэдэг. Ингээд хэлэхээр Оросууд ихтэй гайхгүй. Бид нар чинь бүрээд манайх одоо жилдээ 15 сая тонн нүүрс өөрсдөө бид нар олборлоод 7 саяыг зарж чадж байгаа 8 саяыг зарж чадахгүй юм чинь танахаас яаж одоо нүүрс авах юм бэ гэж. Тэгээд бүрээд ирэхээс үгүй харин наад асуудлыг чинь шийдэх гэж зэлгэрийн бомбтой нэрх гээд байна. Яг уу гэхээр зэлгэрийн бомбтоос гарч байгаа Монголын нүүрс Орос руу гарлаа. Оросын нөгөө борлуулагч хоригт орчод байгаа 8 сая тонн нүүрстэй холиод шинэ бүтээгдэхүүн болголоо. За энэ бүтээгдэхүүн яах нь вэ? Монгол улсын нэрээр гарна. За ингээд ирэхээр нөгөө Оросын хоригийг даваад яах нь бид нар өөрийнхөө бүтээгдэхүүнийг Оросын одоо хоригт орсон байгаа бүтээгдэхүүнтэй холих замаар одоо инновац гэдэг юм уу нийлүүлээд тэгээд одоо бусад 3 дахь зах зээл рүү гарах болцоо байна гэдэгтлэр Оросын тал бол үгүй наа чи нэр аягүй чухал санд байна шүү дээ. Одоо бид тэгвэл тэгж ажлыг зэлгэрийн бомбыг нээхийн төлөө ажиллая гэдэг ингээд яриа явж. Тэгэхээр нөгөө бид зэлгэрийн бомб нээгдснээрээ дараа нь яхаа гэхээр залгаад хийх гээд байгаа одоо нөгөө бомб тосгон болох гэж байгаагийн ардталд бас нэг зүйл байгаа юм. Тэр нь яаж юм гэхээр хэрвээ Сэлэнг аймаг өөрөө бомбтол юм бол тухайн бомбтоор одоо үйлчлүүлж байгаа байгууллагууд за тухайн бомбт дээр одоо хурааж байгаа татврын орлогоос тухайн аймаг сум нь шууд одоо юу гэдгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр авдаг энэ хэрэгцээ өөрчлөлтөд бүрдүүлэх тухай бид яриад байна. Яг одоогийн байдлаар Алтан булаг бомб төр жишээ авахад Алтан булаг бомб одоо сумаар нь ингээд аваад үзэх юм бол Алтан булаг сум маань одоо жилдээ нэг 900 сая орчим төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалт орон нутгаас төсвөөс авдаг 900 сая төгрөг. Гэтэл Алтан булаг бомб төр одоо жилдээ Монгол улсын төсөв рүү оруулж байгаа одоо татврын орлогыг аваад үзэх юм бол ойролцоогоор 330-аас 360 тэрбум төгрөгийн орлогыг Алтан булаг бомб дээрээс төлөвлөж авдаг. Харамсалтай тухайн бомб дээр амьдарч байгаа иргэд тухайн сум энэ одоо ямар нэгэн байдлаар хоорондоо уялддаггүй олон одоо удирдлагатай юм байгаа. Тэгээд тэрнээсээ хамаарат нөгөө хөрөнгө оруулалтыг буцаагаад Алтан булаг сум руу Сэлэнг аймаг руу хийдэггүй.
Тийм учраас энэ бомбын сэргэлтийн хүрээний одоо дараачийн зорилго Алтан булгийн иргэдэд, Сүхбаатарын иргэд, Сэлэнгийн иргэдэд ямар давуу тал бий болох ёстой гэхээр энэ орлого олж байгаа одоо бомбынхаа орлогын тодорхой хувийг тухайн одоо бомб оршиж байгаа газар нутаг, сум, хот тосгон руу хөрөнгө оруулалт хэлбэрээр хийх. За ингэж хийж Сэлэнгэд хөгжил ирэх гэдэг. Сая бас дараагаар ирж Сэлэнгийн хамгийн том сул тал бол хэдийгээр зам байгаа мөртлөө хамгийн том сул тал бол эрчим хүчний хязгаарлагдмал байдал, дулааны асуудал. Тэгээ энийг бол аймаг орон нутгийн удирдлага маань саяны ярьж байгаа зэлтрийн бомб, зэлтрийн дээр байгаа уурхай нөхдүүдтэйгээ тэр яриад аймгийн төв дээр шийдэж байгаа. За энэ шийдэлтэй дэрэнгууд энэ станцын одоо эрчим хүчний их үүсвэртэй болцсон буюу хот тосгон хөгжих үндсэн одоо дэд үтс нь бий болоод ирэхлээр нөгөө бомбтоос орж байгаа орлогоо хийгээд ирэхлээр энэ Алтан булаг маань одоо Сүхбаатар хот маань өөрөө яг үгээр энэ яриад байгаа тээвэр логистикийн том хаабууд баригдах энэ Алтан булаг Сүхбаатар дээр энэ одоо хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний дараагийн шатанд боловсруулах үйлдвэрүүд баригдах үндсэн нөхцөл бүрдгэсэн. Яагаад өнөөдрийн хүртэл одоо Сэлэнгээр барилга баригдахгүй байгаа гэхээр өдөөсөө эрчим хүчний дутагдaltaа, дулааны дутагдaltaа. Дархан дээр яагаад очоод бүгдээр бариад байгаа гэхээр дархан бол өнөөдөр нийт одоо үйлдвэрлэж байгаа өөрийнхөө үйлдвэрлэж байгаа эрчим хүч, дулаан одоо шогон сүлжээнийхээ 60% л ашиглаж, 40% нөөцөнд байж. Тэгэхээр дархан хөгж болцоодоо яагаад гэвэл дэд үтстэй, Сэлэнг маань хөгж болцоогүй яагаад гэвэл дэд үтсийн хомсдол. За дэд үтс рүү оруулах хөрөнгө оруулалт яаж хийх вэ гэхээр бомбтой учраас бомбтоос олж байгаа орлогоосоо эргүүлээд их болцоотой болгосон. За ингэж чадах юм бол бид нар одоо нөгөө зөвхөн Орос Монголын хоорондох худалдаанаас гадна Орос Хятадын худалдааг өөр дээр одоо авчирч үйл ажиллагаа явуулдаг, дараачийн шатанд боловсруулдаг, монголчууд одоо өртөг нэмж Орос руу зардаг. Нэг бол Оросын бүтээгдэхүүнийг Монголдо авч боловсруулалт хийгээд нөгөө хориг хамаарлахгүйгээр урагшаага Аз руу, Хятад руу зарах болцоо бидэнд их том болцоо байна гэж харж байна. За тэгээ бомбтон зөвхөн одоо үйлдвэрлэл худалдаа явахаас гадна бол бас энэ төрөнд өртөглөө аяж жуулчлалын хувьд бол одоо Сэлэнг хамгийн том одоо нөөцтэй. Тэгээ түүхэн газрууч их байна, байгалийн сайхан газрууч их байна, маш их том нөөцтэй. За дахиад нэг одоо юу гэдэг бид нараас анзаарахгүй байгаа нөөцийг бол бас энд би дурдмаар байгаа. Би сүүлийн үеэс энийг Сэлэнгийнхаа хүмүүстэй уулзч явж байхдаа мэдрээд байгаа. Тэр юу гэхээр Сэлэн мөрөн гэдэг энэ том сайхан мөрөн байж байгаа. Энэ Сэлэн мөрөн дээр байх одоо аяж жуулчлалын чиглэлээр энэ усан бомбны асуудлыг бас ярьж болох юм байна гэж ойлгосон. Яагаад гэвэл одоо энэ чинь одоо би бас оны сайн мэдэхгүй. 60-70 доо хүртэл ер нь бол энэ Сэлэн мөрөн дээгүүр усан бомб сал одоо 3-4 одоо зүтгүүртээр юу гэдэг чи одоо усан онгоцтой. За тэгээд нөгөө таг бот гэдэг тийм усан онгоцтой чиргүүлтэй. Тэгээд тэрүүгээр одоо үр тариа за тэгээд нүүрс одоо түлш түлээ маш олон зүйлүүдийг зөөж исэн туршлага бол байдаг юм. Одоо ч гэсэн энэ Сүхбаатар сумд тэр хуучин бомбын юу байгаа гэж ойлгосон тийм зогсоолын суурь байдаг гэж ойлгосон. Тэгэхээр энийг Оросын холбооны улстайгаа ярьж байгаа зүгээр одоо төмөр замтай авцамтай олж учраас бараа тавар зөөхөөс илүү магадгүй Сэлэн мөрнөөр аял жуулчлалын үйлчлэг одоо юу гэдэг улаауд цаашаа байгаль руу хүртэл за магадгүй Монголын нутгийн гүн рүү одоо Сэлэнгээр дамжаад булган руу ч юм уу тийм ээ ингээ явуулах бас болцоо байна гэж хэлж байна. Тэгэхээр энэ дээр нөгөө сайн менежерүүд сайн одоо хөрөнгө оруулагчдыг олж иж ажиллах юм бол Сэлэнгд маань ийм нөөц болцоонууд зөвхөн бомбтой холбоотойгоор би ярьж байгаа энэ нөөцүүд байна л гэж харах гэдэг. Усан бомбны болцоо байна. За гүний бомб түгээх тээвэр логистикийн төвүүдийг бий болох болцоо байна. Одоо Сэлэнг налахаас замын үед хүртэл за мөн одоо дархнаас Алтан булаг хүртэл бол энэ Дархан Улаанбаатарын хоорондох дөрвөн игний хоёр өсөлтийн замыг үргэлжлүүлж барихаар засгийн газар шийдвэр гаргаад тендер зарласан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ маань ингээ очих юм бол маш одоо их хэмжээний ачааны урсгал бий болно. За тэр ачааг тээврийг хийж байгаа, логистик хийж байгаа нөхдүүдэд үйлчлэгээний төв, буудал, за хоолны төв, засварын төв, за тэр одоо зөөж байгаа бараа бүтээгдэхүүнийг дахин боловсруулахын болцоонууд бол манай Сэлэнгэд бүрэн байна. Энийг шийдэхин тулд эрчим хүчийг шийдэх ёстой. Эрчим хүч шийдэхин тулд бомбтойгоо хэрэгцсэн хувьд бас өөрчлөлт оруулаад бомбтоос орж байгаа болохоос тодорхой хэмжээгээр одоо хөрөнгө оруулалт гэсэн. Зүгээр одоо их хурл дээр энэ хуулийг бол батлсан. Зүгээр миний одоо бодож толгойд бодож байгаа одоо санал бол 320 тэрбум төгрөгийн орлого олж байгаа бомбын бодвол нэг 10%-ийг буцаагаад хөрөнгө оруулалтаар зам талбай одоо юу гэдгийг эрчим хүч дулаан гэдэг Алтан булаг руу Сэлэнг рүү нэгэд бол ердөөсөө маш богино хугацаанд Сэлэнг маань Алтан булаг маань бол хөгжих ийм одоо ирээдүй харагдж байна гэж бид үзэж байгаа. Тэгээд 10 гэдэг тоо бол их хурл дээр яригдж тодорхой хувь яригдж орох ёстой. Яг л энэ Монгол улсын одоо хуулинд өөрчлөлт орж иж шийдэх ёстой асуудал. За бомбын сэргэлтийн хүрээнд бол одоо Сэлэнг аймгийн хөгжил зориулж тэр хуулийг заавч оруулнаа гэж байна.